Яа, би яагаад фид шалгах болгонд өөртөө дургу өрөөд байгаа юм бол бусад хүмүүс бүгд надаас илүү дээр эсвэл илүү хөгжилтэй байх шиг. Тийм шүү, би чамайг ойлгож байна дөө минь. Наад шалтгаанаас чинь болоод л би олон нийтийн сүлжээг ашиглах байлсан. Тэгж болно гэж юу? Мэдээж болно. Миний толгой яг л задрах гэдээсэн. Тиймээс би хэсэг хугацаанд ихэнх аппликейшнаа устгасан. Байц? Тэгвэл та одоо юу хийж байгаа? Би дэлхийн долларын тухай маш сонирхолтой бичлэг үзэж байна. Бас уйдгартай юм аа. Цаад ноён баа хадагтай төгсөгч нүдснээс хайгуу дээр. Энд чинь Бренди Дэвид 2. Царайлаг хонгорхон Дэвид минь. Чи өөрийгөө дорд үздэгт гайхах юм алга. Нийгмийн сүлжээ чам тийм мэдрэмж төрүүлэх гэж зохиогдсон байдгийг. Юу гэсэн үг вэ? Чамайг асуухасаа гэж бодож байлаа. Наашир, би чамд харуулъя. Юуг вэ? Facebook feed-ийг чинь тэн тавигдаж байгаа юмсын аль нь ч бодтой биш. Бренди, яагаад заавал энд таардаг байна? Ямар төгс болохыг хар л та. Үгүй яг үү, тэр чинь инфлюенсер. Тэр ийм мэдээл нийтэлж мөнгө авдаг. Хинийгэн түүнд инг гэж мөнгө төлсөн гэж юу? Чи харах өнцгөө жаахан томруулвал энэ нь зөвхөн ундааны сурталчилгаа болохыг харна. Тэгэхээр энэ бүгд зүгээр л жүжиг гэж юу? Би худал хуурмаг дунд амьдарчээ. За болоо, наад уйлсан фильтрээ арилга. Олон нийтийн сүлжээ маш гайхалтай ч байж болно. Хөгжилтэй зүйлс, сонирхолтой санаанууд дүүрэн байдаг. Гол нь чи харсан болгонтойгоо өөрийгөө харьцуулаад эхэлвэл чиний толгой рүф эндээс юм уу? Тэд хамтдаа хичнээн төгс болгохыг хараач. Мэдээч шүү дээ. Та надад санал хэлж байгаа хэрэггүй. Тэд өөрсдийн төгс харагдах мөчөөл сонгож харуулна шүү дээ. Тэд муудалцаж байгаагаа өглөөс эрэхтэй ямар төрхтэй байдгаа харуулахгүй. Нийгмийн сүлжээнд тэгж харагдагч бодит амьдрал дээр хинч төгс биш. Бренди ч гэсэн. Та үнэхээр тэгж бодож гин үү? Би тийм гэдгийг мэдэж байна. Утсан дотор минь юу болоод байгааг ойлгуулсанд баярлаа. Энэ мөчийг селфи хийж тэмдэглэе. Хөөе, үгүй. Би ашиглахаа болсон гэж хэлсэн шүү дээ. Аль үл дээ. За тэхээс дээ. Руфи 2 гоё ихчдөөс юм аа. Надад ийм дотны хүн байсан ч болоос. Хайрт минь ямар нэгэн юм хэлсэн үү?